Traffic podcast нэвтрүүлгийн 2024 оны эхний дугаар үзэж та бүхэнд өргөж байна. Өнөөдрийн манай нэвтрүүлэг Албан журмын даатгалын холбооны даатгалын сан Руух хаалганы дуудлага нөхөн төлбөр хариуцсан үйлчлэгийн зөвлөх найдар оролцсон. Таны өнөөдрийн зөвлөе. Баярлалаа өнөөдрийн мэнд. Албан журмын даатгалын холбооны ямар үйл ажиллагаа хийдэг байгууллага? Албан журмын даатгалын холбоо маань бол бус холбоонууд бол хуулиараа байгуулагдсан. Жуулчдын даатгалын хуулийг дагаж хуулиар байгуулагдсан холбоо байгаа. Албан журмын даатгалын холбоо маань гол нь даатгалын сан, мэдээллийн сан гэсэн том үйл ажиллагаа явуулдаг. Мэдээллийн сан нь юу вэ гэхээр одоо жолоочийн албан журмын даатгал маань албан журам болоод тэрнээс хойш бүх жолоочийн мэдээллийг нэгтгэсэн том мэдээллийн сан ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд жолоочийн бүх даатгалын мэдээллийн тухай агуулгадж идэг. Энийг бол програм хангамжуулан тэгээд албан компаниудад системээр хангаж үйлчилдэг байгаа. Даатгалын сан болон дотор шүүх хаалгатай энэ маань даатгалгүй жолооч нар бас лаваар эсвэл нөхөн төлбөр олгох эмчилгээ үзүүлэх хэлбэрж ажилладаг. Даатгалын компаниудаас тохиолдсон хураамж төлөвлөгдсөн тэр сан үүссэн байж байгаа. Тэр сангаас яах вэ гэхээр даатгалгүй явж байгаа даатгалын хугацаа дууссан тийм хүмүүст маань яг хугацаанд нөхцөлтөөр нөхөн төлбөр олох үйлчлэг үзүүлдэг. Эхийн хоёр нь бол юм байгаа. Бас давхар бол тэгээд мэдээж нь бас жолооч зам дээр бас бууруулахад хэлсэн сурчлагын бүх ажлууд бас давхар хийгдэж явж байгаа. Жолоочийн даатгалын юу н ачааллууд ач тусны юм юу вэ? Даатгал хэлснээр юм жолоочд ямар одоо шалгалттай. За манай Монгол Улсын жолооч ярьсан даатгалын албан журам болсноор бол ашиг тустай байх яг мэдээж чамд одоо замын хөдөлгөөний нэгтгэршил терроризмын таны ингэсээс бол өдөр болгон дээр ослоод гарсаар байгаа. Тэр ослоо санаатай үйлдвэрлэсэн гэдэг самсуулж уус үйлдэж байгаа зүйлүүд энэ мэдээс гарах эсэлтийг яах нь даатгал хариуцсан явна гэсэн. Энэ бол олон жолооч хамрагдсан тусмаар олон хүмүүс харамж төвлөрснөөр тодорхой хэсэг нь даатгалын асуудал үүсэж жолоочд маань хөндөр болгох гэж тустай. Манай даатгалын даваа талд бол бус үйлсээр харьцуулах хураамж харьцангуй бага. Хүмүүс болохоор нэг татвар мэдээлэл энэ буруу. Жолоочийн даатгал маань жилийн хугацаанд хүчтэй байдаг. Энэ дээр жолоочтой нэг ойлголтоход жолоочийн даатгал та 33,000 ангилал, сайн ангилал 45,000 ангил 53,000 даатгалж байгаа. Энэ маань нэг жилийн хугацаанд хүчтэй бөгөөд нэг жилдээ хүчтэй байна. Нэг удаагийн олгох дээд хэмжээ нь одоо Б ангил дээр бол 5 сая. Зэдээд 10 сая гэж заасан. Манай жолоочтой буруу ойлголт нь 5 сая авч харин 30 болсон гэж байна. Тийм биш шүү. Нэг сая ойлгох. Нэг жилдээ таны даатгал хүчтэй байна. Хэдэн ч бас гарсан нөхөн л олгодох даатгал, мөхөх даатгал гэж ярьдаг байгаа. Нэг тийм учраас нэг хэлэгч матан жилийн хугацаанд 30-аас 50,000 хооронд би ангилал даатгалж байгаа шүү дээ. Нэг жилийн хугацаанд таныг стресс хамгаалж байна л гэсэн үг. Тийм учраас жолооч яснаа тэтгэвтэй хамрагдаад явж явах хэрэгтэй байгаа. Юу юм шүү дээ. Ер нь бол замтэр ослыг мэдээж хүн би энэ машинтай мөргөлдөж шүүрчээс гэж явахгүй тийм. Тэгэхээр энэ гидийн ослыг үед жолоочийн эрслээс хамгаалсан маш том удаа шилжүүлэлт зүйл шүү дээ. Албан журмын даатгалын холбоо нь ер нь ямар үйлчлэгээр үзүүлдэг вэ? За манай даатгалын сангаас болохоор яах вэ? Даатгалын хугацаа дууссан. Одоо нэг даатгалын гэрээнд нэр ороогүй жолооч бас даатгалгүй жолооч гэж явж байгаа. Энэ хүмүүст яадаг вэ гэхээр яг өөрөө боломжгүй одоо нэг хэлбэрийн боломж байгаа хүмүүстэй бид одоо өмнөөс нь яадаг гэрээ байгуулад нөгөө орч тохирлын дарагдуулах үйлчлэг үзүүлдэг. Гэхдээ энэ маань эргээд буруутаж жолооцсон юм үнгээ төлөвлөл үйлчлэг л дээ. Бусдаар бол даатгал хийж байгаа холбооноос өгч юм нэгээс ойлголт биш. Даатгалтай явбал даатгалаас тэр өгөхлийг барагдуулаад танаас аймаг гарахгүй болчихж байгаа зүйл. Тийм учраас яг холбооноос яг дэмжлэг болж байгаа боловч эргээд энэ чи өөрөө төлнө шүү. Тийм учраас жолооч нар манаас жилд нэг удаа татвар төлдөг, нэг удаа онцлогонд ордог гэж санддаг шиг даатгалын гэрээний хугацаа заавал мэддэг байх хэрэгтэй байгаа. Одоо яг юм өгчөөд бүгд одоо онлайн юу болчиход нөгөө уг нь онлайнаар хэлсэн ч даатгалын компаниас гэрээгээ PDF хэлбэрээр нь мэйлээр авчих боломжтой байна. Манай хийж жолооч нар зүгээр л нэг татвар мэдээ ойлгоод сайн нэг л төлчихийдэггүй бол явуулах маань цагдаа дарах юм байна. Машинд оруулахгүй байна гэдэг үгнээс зүгээр яриа сонгуульч болохоос ш гэрээг эргээд гэрээ хаана хийлгэсэн сандгүй тохиолдол зөндөө байдаг. Би жолооч нартаа сануулж ихэд даатгал хийлгэсэн бол та заавал даатгалын гэрээнийхээ яг очиод газар дээр нь даатгалын компани дээр үйлчлэг авсан бол гэрээгээ цаасаар бид шийдвэрлэж авчиж болно. Тэгээ заавал машинд хадгалж явах. Хоёрдугаар онлайнаар хийлгэж байгаа тохиолдолд заавал яг PDF хэлбэрээр мэйлээр авчих хэрэгтэй байна. Тэгээд жилийн хариуцлагын даатгалын хугацаагаа заавал хугацаа мэдчих хэрэгтэй байна. Юу одоо ингээд энэ тань ингээд манайхан ингээд замсрын ослыг одоо үйлчлэг хийх байцаагч ингээд яваад шүү дээ. Тэгэхээр жолооч нар нь даатгал хаана хэлээ дуусаагүй л эдлэр авдаг нэгдсэн тийм утас байдаг. За манай албан журмын даатгалын холбооны 1811 78 аль компани даатгалтаа шалгах боломжтой. За одоо смарт карт дээр болохоор ерөнхийдөө машиных нь даатгал хүчинтэй үгүй гэдгийг харагдаж байгаа. Тэгээ энэ маань бас жоох яг өчигдөр дутагдaltaй ба яг гэвэл хүмүүс маань машиныг одоо ойрхон солилцох тохиолдол их байдаг. Тэгэхээр өөрийн шинээр хийлгээг бол өмнөх даатгал харагддаг. Би систем нь яадаг вэ? Смарт карт нөгөө
өгж байгаа мэдээлэл нь хамгийн сүүлд байгаа хүчинтэй даатгалын мэдээлэл дууссан ч юм уу тий хамгийн сүүлд байгаа мэдээллийг өгчдөг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас жоохон нөгөө даатгалтай юм шиг ойлгоо явдаг тохиолдол байдаг. Гэхдээ одоо энийг манай холбоо цаашдаа Монголиотой хамтраад энэ тухайн хүний мэдээлэл даатгал одоо жолоочийн даатгал нэр орсон бүх мэдээллийг харагддаг болохоор ажиллаж байгаа энэ баг энэ зундаа шийдэгдчих واخа. Тэгэхээр одоо тань Монголиос бол одоо жолоочийн даатгалтай холбоотой бүх мэдээлэл харах боломжтой болж байгаа гэсэн үг. Дэлгэрэнгүйгээр бүр. Даатгалын компанитай санал хомдол хаана өгдөг юм бэ? За энэ талаар бас яасан бэ баха. Манай албан жирийн даатгалын холбоо маань яг төрийн бүс статустай. Өөр их гишүүдтэй үйлчлэх тийм байгууллага байхгүй. Хүмүүс буруу ойлгоод байгаа нөгөө эдгээр даатгалын компаниудыг үдирддэг зохион байгуулдаг чиглүүлдэг юм шиг ойлгоод байгаа. Зөвхөн мэдээллээр хангадаг бөгөөд яг хяналт шалгалт нь бол санхүү зохицуулахаар газар байна. Санхүү зохицуулахын даатгалын газар. Тэр газар л бол санал хандлаа өгсөн илүү үдэнтэй. Одоо нэг ийм мэдээлэл байдаг л та. Одоо жишээ нь би ингээд тэрүүс аваад энэ машин дээр ингээд даатгалаа хийж байгаа нөгөө машинаа жилээр гэхдээ даатгал хийлгсэн ба шүү дээ. Нөгөө машинаа би 6 сарын дараа дарангууд дахиад өөр машин авахад тэр даатгал машинтайгаа яваад дуусгуулчих тийм үү? Эсвэл надад би дахиад дараагийн машин авсан чинь над дээр байгаа миний нэр байгаа учраас тэр даатгал тэр дараагийн машин авсан чинь хүчтэй байдаг юм. За энэ болохоор жолоочийн даатгалын бас нэг өчнөг болох нэг үзүүлэлт нь болохоор өмчлөг солилцоор ирээд дуусруулах гэсэн заалт байдаг болно да. Энэ яадаг вэ гэхээр таны машиныг одоо хүмүүс машин зарахтаа даатгалтай машин тэр ийм бол ойлголт байдгүй байгаа. Яг тэгвэл өмчлөгчийн солилцсон тул гэрээ хүчингүй болоод шинээр заавал хийх болно. Шинээр авсан. Өмнөх таны хувьд бол 6 сарын дараа машинаа зарсан болвол үлдсэн 6 сарын хураамжаа даатгалын компанид гэрээ цэцлээд авах боломжтой. Ихэнх жолооч энийг мэдхгүй хайчдаг зүйлүүд байгаа. Тэгээд даатгалын компани хураамж 33,000 төлсөн байлаа гэдэг яг 6 сар ашигласан байна. Талын хувьд нь ашигласан байна гэдгээр 16,500-аас үлдсэн 16,500 буцааж авах үйлчлэгээ байдаг. Энийг аваад энэ дээр нэмээ шинээр даатгуулах явахаас биш. Даатгал нь шилжин хүнээ даган ч гэсэн тийм ойлголт байхгүй. За яас манай жолооч яасан даатгал манай одоо Монгол хуулиар болох теврисээ дагсан гэж байна. Теврис өмчлөгч үл заавал даатгуулсан шүү. Та 3 машинтай байсан бол 3 машин тус тусдаа жолооч яасан даатгал хийх ёстой байгаа. Тэгэхгүй зөвхөн миний машин чи би нэг л даатгал хийх гэсэн ойлголт байхгүй. Тэгээд гэрээнд мэдээж өөр хүмүүс барьдаг бол заавал нэрийн дуудаж явах хэрэгтэй байгаа. Хэдэн хүн ер нь барих? За хүнийг бол тоогоор хязгаарлаагүй. Хэдчихсэн болох юм тийм. Хэрвээ одоо яг ерөнхийдөө ганц А4 дээр нэг гэрээ хэвлэгттэй нэг 4 хүн багтаад гэж байна. Тэрнээс илүү тохиолдолд хавсалтаар оруулна гэсэн юм байж байгаа байхгүй. Жолоочны хязгаарлах нөхцөл гэж байгаа. Тэр нь бол хинч байсан үйлчлэг. Ерөнхийдөө байгууллага тус нийтдээ компаниуд ч юм уу ерөнхийдөө жолооч ойроор солигддог газрууд бол ингэж хийлэгдэг байгаа. Таны хувьд ч гэсэн одоо магадгүй хамаатан сад ихтэй их олон хүн гоож барьдаг бол ер нь хязгаарлахгүй нөхцөлийг хангад хийлгэчихэд үр дүнтэй шүү гэж. Тэгэхээр нөгөө төлөвийн хэмжээ нэмэгдв. За мэдээж тодорхой хэмжээр өсөлт байх нь 105-аар үрчичдэг байгаа. 33,000-аар энэ бол юу болчихдээ 60-70,000-аар явчихдаг. Нэгцчдэг талтай. Гэхдээ эн чинь бүтэн нэг жилийн хугацааны хамгаалч шүү дээ. Нөхөн төлбөр авсан жолоочийн талаар хураамж өсдөг. Энэ дээр нэг жолооч нар ч үйл ажиллагаа байдаг. Тий. Энд дээр таны мэдээлэл. За төлбөр авсан жолоочийн ихтгэл зүр буюу E2 ихтгэл зүр гэж байгаа. Энэ ихтгэл зүр маань яах вэ гэхээр өмнөдөр даатгал хийхэд таны өмнөх нэг жилийн хугацаанд нөхөн төлбөр байна уу? Байгаа хэдэн удаа ямар хэмжээгээр авсан байнаас хамаарат дээдл нь 245 төлждэг байгаа шүү. 33,000 бүр 80,000 хүртэл өсөх боломжтой. За энэ ямар ч гэдэг вэ? Манай ихэнх жолооч нар энийг сайн ойлгох хэрэгтэй. Ослын жолооч дээр л нөхөн төлбөр бүртгэгддэг байгаа. Тэгэхээр байгууллагын машин онд яваад ослын ичээд байгууллагын даатгалаас төлсөн юм чинь миний даатгалыг хамаагүй байх гэж ойлгоод хүмүүс нөгөө өөрийн машиныг даатгуулах гэхээр та нөхөн төлбөр авсан жолооч нь хураамж чи өсөж байна гэдэг даатгалын компани тайлбарлахаар яах нь би миний машин дээр нөхөн төлбөр байхгүй би юм байхгүй гэдэг айгүй одоо манайх руу залгаж лавлдаг л да. Тэгээ энэ нэг бас ярьсан жолооч нар тайлбарладаг жолоочтой сануулхад осол хийсэн бол таны регистрээр бүртгэгдэнэ. Та найзынхаа машиндээ барьж яваад осол хийгээд даатгалаас нөхөр гаргуулсан ч таны регистрээр бүртгэгдөхээс биш. Найзын чинь машинд хамааралгүй зүйлээ л гэж. Жолоочийн регистрийг л авдаг бүлэг шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Энэ дээр бас яг нөгөө 18 онд мэдээллийн сангийн ихтгэл зүрийн журам машин шинжилгээтэй бас нөгөө мэдээж програм хооронд жоохон асуудлууд зарим нэг жолооч нарт алдаа гардаг зүйлүүд байгаа. Энэ жолооч нар одоо огт аваагүй багт хурааж өсөх тохиолдолд системээс удаад гарах тохиолдол гараад байгаа. Энийг бол албан журийн даатгалын тулгуур 1817 руу яриад шалгуулсад бид нар алдаа байвалцаад амьдлаад хүчин тэрний дараа даатгалаа илэрээ зөвлөмөр байнаас. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр манай трафик подкаст нэвтрүүлгийн дугаар албан журийн даатгалын даатгалын сан шуурхай албаны буудлага нөхөн төлбөр харилцаа үйлчлэгийн зөвлөх Смайтер орж та бүхэн мэдээлэл өглөө. Өнөөдрийн нэвтрүүлэг хүргэсэн танд баярлалаа. За баярлалаа.